За манайха бас нэгэн яаралтай мэдээлэл байна. Энэ сүүлийн үед энэ заллингийнхны иргэдийг зайлж байгаа арга хэлбэрээ богино хугацаанд өөрчилж байгаа энэ байдлаар үнэхээр хэрэгс хэтэрч байна. За тухайлбал яаж ийм ихээр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон сүлжээ хоолны газруудын нэрийг ашиглаад иргэдийг зайлуулдаг байна. За тухайлбал одоо энэ KFC сүлжээ хоолны газрын нэрийг ашиглаад манайх 60% хямдралтай одоо энэ хоол бүтээгдэхүүнээ та бүхэнд худалдан борлуулнаа. Та тухайн линкэн дээр дарж орно гэж. За тухайн линкэн дээр сайт руу дарж орохоор яаж ийм ихээр яг л нөгөө KFC-гийн бидний нөгөө онлайнаар захиалдаг яг адилхан дуурайлах гэж гисэн. За тэгээ иргэд маань хоол бараан бүтээгдэхүүнээ захиалаад за төлбөр хийх. Төлбөрийн ихтэй мөн л адилхан банкныхаа мэдээллийг олж. За тэгээ улмаар яаж ийм ихээр нөгөө залгчдүүд банкны мэдээллийг нь өөрсдөө аваад өөр төхөөрөмжөөр тухайн хүний банкны аппликейшнийг нэвтэрч ороод ансанд нь байгаа мөнгийг нь шилжүүлж авах. За улмаар цалингийн зээл, төлбөрийн зээлийг нь өндөр хэмжээгээр авах. Ийм залгууд маш их хэмжиж байна. За өчигдрийн хувьд гэхэд 3 иргэн 8 сая төгрөгийн төлөлтөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэлээр хандсан байж байна. Тэгэхээр иргэд та бүхэн цахим орчинд явж байгаа юм. Баталгаагүй линкэн дээр битгий дарж ороорой. За дараад ингээд орчихлоо гэж бодоход банкныхаа хувийн мэдээллийг хизээч өгч болохгүй. Замун нөгөө төгөр залгигч этгээдүүдийн нөгөө үйлдлийн арга болны танаас урьдчилгаа төлбөр. Тэгэхээр та бүхэн банкны хувийн мэдээлэлээ хизээч өгч болохгүй байна. Урьдчилгаа төлбөрийг хизээч хэрэгжүүлж болохгүй байна. Энэ хоёр зарчмыг баримтчих юм бол бас төлөвлөлийн гэмтригээс өөрийгөө өрсөн сэргийж чадах нэ гэж зөвлөж байна.